Сайн байна уу? Pinspired People in Need-ийн нийтэд хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдэд суурилсан урам зоригтой түүхүүдийг хуваалцдаг подкастын өнөөдрийн дугаар эхэлж байна. За манай өнөөдрийн дугаарт Faro Foundation-ы гүйцэтгэх төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Намуу People in Need-ийн суурин төлөөлөгч Мөнгөн шиг оролцож байна. Тэгээд комедиан Амраа байна. Би өөрөө бас амарч байгаа л. Амар төвшин амарч байгаа л гэдэг. Яг нэг тийм дашнын балжны тавьж байгаа шиг гой сонсогддог шүү дээ. Хоёр амраагийн хөтэлдэг подкаст байна. Эрэгтэй эмэгтэй амраа гэдэг. Би ч одоо сүүлийн үед бас хүний нэр мэрж хийжлэхгүй гэсэн болоод бас айгүй асуудалд орж байна бас. Сайн ингэсэн. Намуу. Манай мөнгөн шиг захирал бол бас саяхан утааны сонсголтыг санаачлаад бас айгүй амжилттай болчихлоо шүү дээ. Айгүй олон хүмүүсийн анхаарал татлаа шүү дээ утааны сонсголт төр. Гэтэ яг энэ юу харуулсан бэ гэхээр нэгдүгээрт өнөөдрийн сэдвийн хүрээнд бол монголчуудын цахим ур чадвар дээр үндэслэж бас энэ утааны сонсголол би бас одоо олон хүнд зохион байгуулалт хэрхээ олж авсан баггүй. Яг тэгэхээр тэр Deepetition гэдэг платформд орохын тулд хүмүүс дан системээр нэвтрээд ийм Монголиар ороод тэгээд гарын үсгээ зурж ийна гэдгээ баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхээр 71,000 хүн бараг 99% 3 цагийн дотор тэрнгээр орж баталгаажуулсан. Тэгэхээр бас манай одоо өнөөдрийн ярих сэдв буюу одоо манай энэ одоо төслийн бас гол үр дүн бас энэгээр хэмжигдэж бас болох юу гэхээр монголчуудын ялангуяа залуучуудын ах үднэстнүүдийн одоо цахим ур чадварыг сайжруулах, том бичиг үсгийг одоо мэдлэгийг, чадварыг, туршлагыг дэвшүүлэх зорилготой одоо ийм зүйлийг одоо төслийг санаачлагыг одоо манай People in Need олон улсын төрийн хүмүүс байгууллага болон Faro Foundation хамтраад Монголын цахим хөгжил, харилцаа, инновацийн яамтай хамтраад одоо ийм гурван байгууллага. Нэр нь өөрчлөгдсөн шүү дээ. Тэгсэн. Одоо цахим ур чадвар, дижитал ур чадвар хэр чинь хүмүүс хамгийн түрүүнд төхөөрөмж ашиглах, төхөөрөмжөө зөв ашиглах гэж яриад байдаг шүү. Тэгэхээр яг саяны кейс дээр болохоор төхөөрөмжөө ашиглаад нийгмийн асуудалд ямар нэгэн байдлаар оролцож байгаа нь бас яг энэ цахим ур чадвар бага хэмжээгээр ч гэсэн сайжирч байгаагийн илэрлэл нь болж байгаа юм шиг санагдсан. Ер нь гэхдээ сүүлийн үед надад тэгж санагдаад байгаа шүү. Ингээд хүмүүсийг ингээд цахим ур чадвар эзэмшихээс өөр аргагүй байдал руу бас энэ нийгэм түлхэж байгаа юм шиг тий. Одоо ингээл гараал тооцоо хийлээ гэлдэгдэж чинь ийм байгаа юу, тийм байгаа юу гэл энэгээр уншуулгуу, тэрээгээр уншуулгуу, аппликейшн байгаа юу гэл ингээд нэг дэлгүүрт орох чинь бараг 4-5 янзын онлайн мэдлэг шаардж байгаа. Одоо жишээ нь би чи өөрөө 80-аад оны хүн баггүй. Би ч одоо саяхнаас одоо ерөөсөө 3 байна уу 4 сарын өмнөөс л одоо нөгөө мобайл дах гэдэг юм 4 сарын өмнө сурж байгаа байхгүй. Тэрний үнэхээр нэг л картон уншуулаад яачдаг. Тэгээд би мобайл дах гэдэг тэрэнд ингээд амар залхуу үрээд яаж мобайл дах яахыг ч мобайл гэдэг гээд боддог байсан чинь тэгээд яг сурч юм бол айгүй гоё хэрэглэхэд амархан юм билээ. 4 сарын хугацаанд хэрэглэхээс өөр аргагүй болгож байгаа гэдэг чинь бас нэг талаараа амар давуу тал байхгүй юу те. Би яагаад хэрэглэх хэрэгтэй болсон бэ гэсэн чинь нөгөө 100 айлрын хэрэг гараад. Тэгээд 100 айлгаж бүгдээрээ энэ ийшээ юу ачих гээд данс заагаад байгаа. Тийм л шүү дээ. Тэгэл тэрэн рүү хийхээс өөр аргагүй. Тэгээд амраад тийм хэцүү санагдаж байгаа юм чи одоо яг нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст бол бүр ингээд хэцүү байгаа шүү дээ. Тэгээд интернетээс өөрөө эмзэг бүлэг юм шүү. Тэгээд төрж гарсан. Зэрэлтэт бүлгийн одоо тий, ер нь яг зөвлөлтөө яг том зургаараа яг саяны хүнсээ асуудалч буцааж үгүй хүний эрхийн асуудал гэхгүй тий. Дижитал орчин шилжихгүй байх гэдэг бас нэг эрх баг шүү дээ хүмүүст. Тий, одоо жишээ нь миний эмээ бол одоо 70 гарцсан хүн байгаа. Тэгээд яг түрүүний хэлсэнчлэн тэр мобайл тайм мэдхгүй. Ер нь л ихтэй ер нь бол над руу интернетээр онлайнаар бол залгана. Гэхдээ зөвхөн видео колл энэ. Тэрнээс өөр коллод бол мэдхгүй, мессеж мэдхгүй. Зүгээр л тэр видео коллыг мэд. Тэ тэр бас болж л байгаа. Тэрний тэр эрх нь бол зөв. Гэхдээ бид нэр өнөөдөр илүү юуг ярихаар
зориод байгаа гэхээр нэгэнт Монгол улс засгийн газар ялангуяа цахим шилжилт хийнэ гэж зарлцсан энэ тохиолдолд олон улсын байгууллагууд, манайх шиг байгууллагууд мөн донор буюу Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк мэтчлэн одоо зээл тусламж үзүүлж байгаа энэ байгууллагууд бол яхахгүй дэмжээд ороод ирчихэж байгаа гэсэн үг. Нэг талдаа. Нөгөө талдаа манай төрийн ихэнх үйлчлэгээнүүд цахимжаад ирэхин цагт энэ бол маш олон зүйлийн ачаал бүгдэлтэй. Нэгдүгээр байгаль орчин аягүй сайн бид бүхэн хамгаалж чадж байгаа үгээрээ дамжуулаад маш олон цаас хэвлэх байснаас одоо бид нар өрчсөн сэргийлж байгаа. Одоо ийм Монгол дээр ороод харангуут та одоо хэдэн тонн цаас хэвлэх байсныг одоо та цахим үйлчлэгээ авснараа хэмнэлээ гэсэн нэг айгүй зөв мессеж өгöd өгдөг те. Хамгийн гол нь одоо энийг л олон хүмүүст сурталчилж сургамаар байна. Тэгээд илүү хүртээмжтэй болгомоор байна. Тэгээд байгаа зарим нэг алдаа дутагдлуудыг нь энийг асуудыг хариуцсан яамтай хамтраад засаж сайжруулъя. Яг нь манай байгууллагын хувьд бол илүү төслийн менежмент талаас ороод ирж байгаа. Гэхдээ Монгол улсад зөвхөн цахим ур чадвар дээрээс нь цахим шилжилт технологи гэж ярих юм бол Монгол ерөөсөө Faro Foundation гэдэг л цөөхөн хэдэн байгууллага байгаа. Тэрний нэг нь Faro гэх юм байна да. Тийм намын аяа болохоор яг энэ дайс төслийг анх бас санаачлахад оролцоод тэгээд дизайныг гаргалцаад явчихсан. Тэр үед яг хэрэгцээ шаардлагыг нь юу гэж тодорхойлж байгаа. Одоо бол яг олон нэлээд хэдэн байгууллагууд яг цахим ур чадрын чиглэлээр сургалт одоо хөтөлбөр явуулдаг байгууллагууд байгаа. Манай Faro Foundation байгууллагын хувьд 2019 онд байгуулагдсан. Тухайн үед бол цор ганц яг digital literacy гэдэг нэр томьёог сургалтын хөтөлбөрийг нутагшуулах тал дээр ажлуудыг хийгээ явжсэн. За хүмүүс бол яг Facebook-ийн safety partner байсан. Тэгээ Facebook-ийн хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлдэг гэдгээр нь аягүй сайн мэддэг. 19 оноос эхлээд хэрэгжсэн хөтөлбөр маань тухайн үед зөвхөн өсвөр насныхан буюу 13-аас 18 насныхан зориулсан хөтөлбөр байсан. Бид нар ч гэсэн тэрийгээ дагаад өсвөр насныхан за тэгээ өсвөр насныхандаа хамгийн одоо ойр ажиллаж байгаа асран хамгаалагчид, багш нар, EBS-ийн багш нар за гээд ингээд нөгөө зорилттой бүлэг маань ингээд одоо ахмад наснууд тэг хөгжлийн бэрхшээлт иргэдгээд ингээд олон зорилттой бүлгийг хамарч гисэн. Тэгээд юу ойлгоод юун дээр жоохон сорилттой тулгараадсан бэ гэхээр жишээлбэл одоо бид нэр ахмад өндөр настай хүмүүсийг за ингээд тэг хэрэглээ заавал энэ одоо захимаар үйлчлэгийг аваа гэж тулах нь өөрөө зөв юм уу үгүй юм уу? Жишээлбэл одоо тэр хүмүүс те өдөржингөө ингээд гэртээ утасныхаа ард одоо байх сонирхол бас байна уу үгүй юу? Хорон дээр очиод нөгөө бусад төгсчүүлтэйгээ ингэж амьдралынхаа үйл явцыг хуваалцаж тэгж ярих нь тэр хүмүүст өөрөө бас юм эрүүл юм харилцаа үлдээд юм байна. За тэгээ хөгжлийн бэрхшээлт дээр жишээлбэл бидний зааж байгаа агуулга бүрдээ 360 эргхүйц тийм тохиолдлууд бас гарч ирсэн байхгүй. Тэгэхээр анх PPL-ийн олон улсын төрийн бас байгууллагаас санал тавихад юу нь хамгийн их таалагдсан бэ гэхээр яг тухайн зорилттой бүлгүүдтэйгээ тулж ажилладаг, олон жил ажилласан туршлагатай тэр хүмүүсийнхээ одоо хэрэгцээ шаардлагыг мэддэг. Тэр иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулаад энийг хүргэнэ гэдэг бол одоо бидний дутагдаадсан чадахгүй байгаадсан тэр орон зайг нөхөх ийм боломжийг бүрдүүлж өгч байгаараа айгүй онцлогтой байсан учраас бид нар бол 100% бүх хүчтэй ажиллаад төсвөллийг одоо анх загварыг гаргахаас эхлээд ингээд оролцоод яг сургалтын үйл ажиллагаа маань одоогоор ингээд дуусчихсан явж байгаа. Тэгэхээр P-ийнхэнд тэр юу бааз нь байсан гэсэн үг үү? Тийм одоо яг сегменттэй холбогдож чадах тийм төрийн бас байгууллагуудтай холбоотой байсан гэсэн үг үү? Тий зүг. Тэгээ яг хөө PPL-ийн гэдэг байгууллага өөрөө 1990 онд байгуулагдаад одоо 30 гаруй жилийн дараа дэлхийд даяар нийтдээ 50 гаруй улсад өөрсдийн гэсэн суурин төлөөлөгч юм газартай үйл ажиллагаа эрхлээд явж байгаагийн хувьд анх яг жижигхэн төрийн бас байгууллага л байсан хэдэн сэтгүүлчид нийлээл. Тийм учраас одоо 30 жилийн турш хоримтлуулж, боловсруулж, хөгжүүлж, одоо тогтворжуулаад байгаа маш олон бичиг баримтууд, дотоод соёлууд байдаг энэ байгууллага дотор. Зөвхөн Монголд ч биш те дэлхийд даяар. Тэгэхээр тэрнийг олон улсын стандартад хүртсэн байгаа тэр мэдлэг туршлагыг олон улсын дотоодын төрийн бас байгууллагуудтайгаа хуваалцах зорилготой www.civilsociety.now.org гэдэг вебсайт байгаа. Энэ нэг харагдах гэж найдаж байна. 10 тавиараа. Тэгээд тэр вебсайтын гишүүн болсон дотоодын төрийн бас байгууллагууд олон байсан. Тэгээд ихэнх төрийн бас байгууллагууд маань яг хорон дээрээ л ажилладаг. Зарим нь бол яг суман дээрээ л ажилладаг.
тэрнээс гарахгүй. Угаасаа анхныхан зорилго л тийм. Тэгэхээр яг түрүүний нэг ярианыхаа ихэнд дурж ирсэн Монгол Улсын засгийн газар шилжинэ гэж шийдчихлээ. Захим руу шилжинэ гэж шийдчихлээ. Олон улсын байгууллагуудаас мангадгүй донор байгууллагуудаас энэ талын санхүүжилтийг нь бас төлөвлөжжээ. Тэнгүүт дотоод координац хийх гэдэг нь манай ах шиг хоёр байгууллага нийлж байгаа. Бидний хувьд дотоодын төрийн бас байгууллагуудаа чадахжуулмаар байна. Яг тэр нөө зорилтод бэлэгтэйгээ ажилдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцдаг, хүүхдүүдтэй, ахмадуудтай ажилдаг гэсэн төрийн бас байгууллагууд нь байна. Сонирхол нь байна. Цаашаа энд захим чиглэлсэнд оролцох. Гэтэл нөгөө талд яг know how буюу одоо яг туршлага нь бол фарууд байгаа тийм хамтраа. Тэгээ хамтарч байгаа хэдүүлээ яам танаас хамтарч яамтайгаа хамтраад яам дээр болохоор бодлогын орчиныг сайжруулад өгчих. Европын холбооноос авсан энэ одоо Монголд хөрөг оруулалт чинь баг 3 тэрбум төгрөг хүрж байгаа. Энэ төслийн санхүүжилтийг бид нар ихэнх санхүүжилтээ дотоодын тэр жижиг төрийн бас байгууллагуудад өгөөд тэд нар маань тэр яг ажилтдаг хүмүүстэйгээ тулаад очоод захим ур чадварыг дээшлүүлдэг. Энд дээр нь ямар хүмүүс ажиллагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдүүд зорилтод бүлгийн залуучууд ихэнхдээ дандаа ахмад нэстнүүд бид нар энийг л барьж авч байгаа эхний ээлжинд. Тэгээ яг том зургаараа харах юм бол би нэг зүйлийг онцлмоор байгаа. Сүүлийн үед ялангуяа босчилсан хөгжил гэж бид нар ч амар их яддаг болсон шүү дээ. Одоо нүүдлийн соёлтой малчин өрхөө дэмжиж Улаанбаатарт төвлөрдөг, хотуудад төвлөрдөг энэ нүдлийг болиулъя, багасгая гэж. Тэгвэл тэдний хамгийн номер 1 хэрэгцээ юу юм бэ? Манай малчин өрхүүдний боловсрол шүү дээ. Хүүхдийн боловсрол. За уучлаарай 1000 сайхан малтай хөдөө сайхан амьдралаа гэд миний хүүхдийн ирээдүй баталгаажаагүй цагт боловсрлаараа чанартай боловсрлаар баталгаажаагүй цагт би танаа хот руу чинь нүгэл авахгүй. Би ч гэсэн тэр хүмүүсийн нэг манай ээж жишээ дархан дэж байгаа Улаанбаатар руу гэдэг ч юм уу те ингээл аль бол хүүхдтэй чанартай боловсруулах гал ингээл явдаг. Одоо олон улсад байгаа нэг трендийг ажиглах юм бол хүүхдүүдэд ялангуяа энэ боловсролын системийг одоо энэ боловсролын curriculum-ыг бол захимаар олгоод эхэлсэн байна. Тэгэхээр энийг зөвхөн хүүхэд гэлгүй заавал нөгөө нэг эцэг эхчүүд бас чухал хэрэгцээтэй болсон. Тэгээд яг энэ шээ явахын тулд бид нэр суурь ойлголтуудаа зэгсээд авъя. Нийтээрээ захим энэ шилжилтийг жоохон хүртээмжтэй болгоё гэсэн санаа. Тэгээд л явчих. Натаа нэг айгүй гоё дээр нэг хурал дээр сууж чинь айгүй гоё сонсгдсон. Сургагч багш нар бэлдсэн гэдэг. Тэгээ ахмадуудаа заадаг юм сургагч тэр надад айгүй гоё санагдсан байхгүй тий. Ахмадууд ингээд сурчаад тэрийг заавал ингээл нөгөө л нэг багш нар өстэй өөрөө дунд нь ороод шинэ ингээл даалуу тоглож явах та тий. Ингээл ахмадууд чи ингээл даалуу тоглоод эсвэл одоо эмийн нэр чин гадаа хүүхдүүдээ хараад ач мачнараа яаж зураа айгүй их мэдээс солилцдог ш тоорондоо. Тэр зураал хүшээ нөгөө юу руу ороод ингээд саналаа өгчөөр өдргээл энэ бол айгүй гоё тийм органик сонсогдсон байхгүй надад. Манай одоо дайс төслийн яг бас үндсэн үйл ажиллагааны нэг нь сурагч багш бэлтгэх оролцогч 40 иргэний нийгмийн байгууллагууд маань 12 өдөр бүтэн өдрийн сургалтанд хамрагдаад сурагч багш болох болцол нөхцөлөө хангацсан гэдэг маань одоо тухайн иргэний нийгмийн байгууллагуудад одоо ямар нэгэн байдлаар хандж байгаа хүнд нээлттэйгээр тухайн одоо хүсэж байгаа чадварыг одоо өгөх боломжтой юм болж байгаа гэсэн. Бас яг энэ одоо жишээлбэл бид нэр 19 оноос яг л нэг юм л ярьж байгаа. Захим орч чадвар. Тэгээд одоо 6 жилийн хугацаанд тоогоо ярих юм бол нэг 70 одоогоор нэг 77 мянган хүнд яг сургалтад орсон байна. Тэгээд 6 жилийн өмнөх сургалтын агуулга өнөөдөр агуулга хоёр өөрчлөгдөж байгаа. Учираас бид нэр гүцгүй. Энэ олон хүнд чинь одоо хүний нөөцнж алга. Учираас яаж тэр хүмүүсийг utilize хийх вэ гэдгээр одоо яг сургагч багшийн тэр загварыг ашиглаад явж байгаа гэсэн. Тэгэхээр одоо ядаж нөгөө сургагч багш болсон хүмүүс чинь дижитал шилжилтийнхаа өөрчлөлтийг өөрөө мэдээд дараагийн юмаа сурах юм хандлагатай болж идэг. Яагаад гэвэл одоо юу гэдэг өнөөдрийн бидний хэрэгжилж байгаа технологи маргааш ямар болохыг мэдгүй учраас ер нь дагаад ингэж өөрчлөгдөх суурь ойлголтуудыг өхийг бол айгүй их зорж байгаа. Тэгээд иргэний нийгмийн байгууллагууд маань бас өөрчлөлтөд яг сургалтуудаа ороод сурагч багшийнхаа үрийг үсдэг юм гэсэн. Яг одоо манай хөгшчүүд гэхдээ айгүй юу юм бэлээ? Айгүй тийм хичээл зүтгэлтэй юм бэлээ. Би зүгээр аав дээрээс харсан байхгүй. Манай аав нэг ингээд нэг юм Word дээр юм шивээд байгаа байхгүй. Тэг яг юу чихэд намайг орж ирэх болгонд л энэ нь ингэчлээ нэг юм юу вирус нэг програм байсан чинь ингэчлээ гэл ингээл өдрөл тэгээ би ч нөгөө нэг Windows-ийн ийм програм дээр ажиллаж мэдэхгүй ч би мэдэхгүйгээ ингээ хайчаад идэв гэсэн бохоггүй.
Тэгвэл сүүлдээ бүр ингээ Word зур дээр надаас амарлаг ажилладаг болцсон. Тэгээд надаа бараг заах хэмжээний болцсон билээ. Тэгээд юу н өөрсдөө бас айгүй тийм хичээмтгий юм шиг санагдчих та хамдууд нь. Улаан сүүл үед тийм шүү дээ. Одоо нөгөө Японд бас нэг имээ байгаа байхгүй юу? Эрд өгч байгаа. Тэгээд өөрөө ингээд гар утсаач ажиллуулж чаддгүй жаа сүүлдээ ингээд нөгөө гар утасны аппликейшн хийгээд тэр аппликейшнийг зараад бүр ингээд баяжсан тий. Тэгээд тиймэрхүү хэмжээнд тий хамтууд зориулсан аппликейшн гэдэг. Тэгээд тиймэрхүү хэмжээнд одоо нөгөө тий цахим ур чадвар ингээд сайжруулахыг зориул явж байгаа. Надад болохоор бас нэг юм харагдаад байгаа. Нөгөө ахмадуудын цахим ур чадварыг хамгийн их дээшлүүлж байгаа юм бол Facebook, YouTube хоёр гэж байна. Хараад тахт. За тэр YouTube ерөөсөө тэгэл хоёр талд сууж би нэг дээр нэг айлд орсон чи өвөө юм хоёр нь хоёр талд ингээд нэг утсаа өрөө суудсан. Тэгэл хоёулаа YouTube ухаал Facebook үзэл тэгэл комент хийвчдэг юм биш та хамдууд чинь маш их комент хийчихнэ. Энд харагдаж байгаа шүү дээ. Нийт Facebook-ийн комент баг 60% гэж. Манай ээж бол ерөөсөө миний битсэн пост болгоны дээр заавал нэг комент хийдэг. Заавал ингэ. Юу гэж ч вэ? Би нэг блоклж үзээд тэгээд дийлээ. Өөрөө хаягараа гэсэн. Сүүлдээ шахаа. Манай ээж одоо 3 хайхтай. Тэгээд юу яагаад яа чин тэгээд хамгийн сүүлд нь аав аягаар орчих жоох. Тэгэл наад блоко гаргана уу минь хөө гэдэг. Ер нь нэлээд шүүмжлэлтэй шүү. Тэр бол бас айгүй гоё юм шиг санагдав. Зөвхөн Facebook-аар дамжуулж бас юм сурж ийн гэснээс бас одоо чинь зарим улсуудын хувьд бол интернет цахим орчим шинэ учраас интернет гэдэг энэ өргөө ойлголтыг зөвхөн Facebook-аар хязгаарж ойлгож байгаа улсууд ч бас байгаа хэрэг. Тэгээ Facebook Meta-гийн өөрийнх нь бодлого ч гэсэндээ хэрвээ одоо анзаарж байгаа бол Facebook дээр дарсан нэг линк Facebook орчноос яг гаргалгүйгээр яг тэнд нэг байлгаал гэдэг тий. Тэгэхээр одоо дэлгүүр, marketplace тэгэл одоо бүхэл юм тэнд нь яачих вэ? Тэгэхээр одоо бүр Meta гэж ороод ирсэн шүү дээ нөгөө нэг Meta гэдэг нөгөө нэг Meta орчин Metaverse гэх тий. Тэгэхээр ийм байгаа нөхцөлд бид нар яа харахгүй хүмүүс яг зөв чиг рүү ард иргэдээ залж соён эгэрүүлэхийн ажлыг нэгдүгээр хийх юм зорилготой амьдслаа. Нөгөө чухал элемент нь бол иргэний нийгмийн байгууллага хөгжүүлэх гэсэн нэг санаа яваад байгаа. Энэний цаана яг нь Монголд ялангуяа дарга нарын дунд нэг ийм буруу ойлголт байдаг. Төрөмс байгууллагуудын тухай эдгээр ингээл дандаа л юм шүүмжилдэг гэсэн. Эсвэл дандаа жагсдیں гэсэн. Энэ бол маш буруу ойлголт. Яг нь мэдээж нэгдүгээрт иргэний нийгмийнхний хийж чадах хамгийн сайн зүйлүүд хянах энэ үүрэг бол мөн. Гэхдээ нөгөө талдаа хөгжлийн төслүүдэд үйл ажиллагаануудад маш чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Олон улсад гэсэн ийм нэг гүйцэтгэгч болно гэдэг шиг тийм. Тэгэхээр яг энийг нь илүү дэмжиж өгье гэсэн ийм одоо зорилготой юм. Тэрний юу гэхээр аймгийн засаг даргын тамирын газар байна уу, дүүргийнх байна уу, хорооных байна уу хамаагүй. Адилхан л нэг л зорилготой байгаа бол засгийн газрын хийж чадахгүй эсвэл боломжгүй байгаа тэр зүйлүүд рүү манай иргэний нийгмийнхэн дэмжиж орж байгаа л энэ бас. Тэгээд дээрэс нь энэ хоёр хоорондын харилцааг нь сайжруулах гэж. Тэ түрүү манай баг ихэнх улсын хурлын гишүүд одоо бол ярьж байгаа. Бид нар чадахгүй зүйлээ иргэний нийгмийн байгууллагаар хийлгэнэ гэдэг. Гэтэл тэрийг зөвхөн мэргэжлийн холбоодоор одоогийн байдлаар бол хязгаарлалчаад байгаа. Гэхдээ энээсээ цааш яг явж байгаа одоо чинь фарагийнхан байна, зориг сан байна, дотоодын юм мундаг төрөмж байгууллагууд их олон байгаа шүү дээ. Тэдгээрийн засгийн газрын хийж чадахгүй, хүрч чадахгүй байгаа тэр хүмүүст эдгээр байгууллагууд бол хүрэх боломжтой. Тэгээ бүр дахиад уучлагдчих болно. Тийм, бүр ингээд тэр нь болохоор баг юу байхгүй те. Зүгээр нэг төрийн албан хаагчийг хүчилж тийш тэр ажил руу оруулснаас илүүтэйгээр нөгөө талдаа нөгөө төрөмс байгууллагын чи аль хэдийн өөрсдийн гэсэн тэр хүсэл зорилгоороо нэгдээд нийлээд баг болцсон байгаа тэр эрч хүчийг л ашиглая гэсэн гоосон байна тий. Тэгэхээр тэр механизмыг бас бүрдүүлэх тал дээр л ажиллаж байгаа. Тэрийгээ бас бид нэр төслийнхаа дотор оруулаад Монгол улс цаашдаа Монгол Улсын засгийн газар цаашдаа төрөмс байгууллагатай ажиллахын тулд ямар хууль тогтоомж дүрм журам одоо бодлогын орчин хэрэгтэй байгаа юм байна. Тэрийг нь тодорхойлоод гаргацсан. Тийм учраас бид нарыг яамтай хамтарч ажиллаж байгаад бас их олзуурхаад байгаа. Тийм одоо ингээд цахим үндэстэн болёо гэд нэг 6 үндсэн чиглэл баримтлаад явж байгаа байхгүй юу? Засгаас тэгээд
тэр 6 чиглэлийг ингээд тэг яг энэ бүтээлч инновацлаг ийм цахим орчинд ажиллах чадвартай үндэстэн бэлтгэхийн тулд ерөөсөө тэр цахим хуваагдлыг л бууруулах байхгүй тий. Тэгээд цахим хуваагдал бууруулж байгаа дээр нь яг энэ дайс төсөл орж ирж байгаа. Тэгээд энэ дайс төслийн хүрээнд намнад бас зөндөө одоо яг онцолж хэлмээр байгаа манай төслийн амжилттай түүхүүд бас байгаа хэ тэрнээсээ хаваалцаж. Манай байгууллагын хувьд яг нөгөө иргэний нийгмийн байгууллагатайгаа ингэж ажиллаж байгаа, хамтарч ажиллаж байгаа анхны тохиолдол тэгээд одоо л яг энэ ертөнцийн рүү гэх юм уу те айгүйх ойлгоод ямар ажлууд хийж байгааг нь аюу сайн бас нөгөө талаараа суралцаж авч байна л та. Тэгээд эхний сургалтын буюу иргэний нийгмийн байгууллагыг чадахжуулах сургалтын дараа айгүй олон эрэг юм сайн төхүүд гарсан. Тэр нь жишээлбэл одоо жишээлбэл манай оролцогч байгууллагуудаас юм хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдтэй ажилладаг юм одоо байгууллага жишээ байж байна. Гэтэл тэр хүмүүсийнхаа мэдээллийг бүртгэдэг, кейсүүдийг бүртгэдэг. Тэгэнгүүтээ тэрийг ингээд хэвлж аваад нэг юм хавцанд хийдэг ч юм уу те. Буцаад нөгөө мэдээллийн аюулгүй байдал гэдэг ойлголт ямар хэмжээнд байгаа вэ тэргээд тэгээд яг нөгөө мэргэжлийн хүмүүсээр ингээд мэдээллийн аюулгүй байдал гэж юм байдгийн хувийн мэдээлэл, эмзэг мэдээлэл нь яаж хадгалах ёстой ингээд эрэнгүүд тэр хүмүүсийн ажлын одоо үйл явц ч гэсэн хөнгөвчлөгдөж нэгдүгээрт, хоёрдугаарт одоо тэр эмзэг мэдээллүүдийг хадгалах, за зөв зохистой хүмүүст нь цааш нь дамжуулах, зөв дамжуулах те гэх мэтчлэн энэ процессуудаа айгүй одоо аюулгүй хариуцлагатайгаар хийж эхэлж байна нэгдүгээрт. За бас маш олон юм хийгээд идэг тэрийгэ бусдад таниулж чаддгүй одоо сошиал медиагийнхаа хүчийг ашиглаж чаддгүй бас байгууллагууд байсан. За сургалтын дараа бол ихэнх байгууллагууд бол юм өөрсдөө бид нөгөө төрийн бас байгууллагууд чинь маркетингийн менежер, маркетингийн баг гэдэг ч юм уу тийм зардал өөрөөр учраас тэр чадваруудаа ингээ өөртөө авчингууд бас айгүй хөнгөхнөр мөртлөө ингээд өөрсдийнхөө ажлыг сурталчлах, за тэрүүгээрээ буцаад иргэдийнхаа дэмжлэгийг авах ч юм уу иймэрхүү тохиолдлууд байж байна. За сая бол нөгөө ахмад наснууд дээр кейс айгүй их яригдсан. Буцаад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг 3-4 байгууллагууд байгаа байхгүй. Тэд нар жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн цахим технологи, дижитал технологиг ашиглаад орлого олох боломжоо нэмэгдүүлэх ч юм уу тиймэрхүү бас сайн кейсүүд гарч байна. За зарим одоо жишээлбэл бүр нэг ингээд тодорхой кейс гэхээр ирээд одоо интернеттэй болохоос өмнө шоронд орсон. За тэгээд саяхан одоо ингээд суллагдаад гарч иж байгаа хүмүүс бид нэр ингээд тусламж үзүүлдэг байгууллага байгаа байхгүй. Тэнгүү тэр хүн чинь ингээд гарч ирэнгүүт бүх хүн уцтай болсон, бүх хүн интернет холбогдсон. Бүх юм те ингээд захин болчоод ирэнгүү тэр хүнд ингээд цоо шин ертөнцид ирж байгаа юм шиг ийм одоо нөхцөл байдал огтонгууд манай нөгөө харилцагч байгууллагууд маань бүр ингээд анханаас нь хүсэг зааж өгч байгаа юм шиг ингээд зааж өгөх төлөвшүүлэх энэ одоо сургалтууд ингээ хийе явж. Тэгэхээр одоо бид нар нөгөө зорилттой бүлэг гэхээр одоо ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд залуучууд ихээс илүү маш өргөн хүрээг ингэж хамарч хүрж байгаа юм одоо төсөл. Надад нэг бас нэг айгүй гоё түүхүүдэн зүгээр бас нэг асуулт нөгөө lesson and learning moment гэж үүдэг шүү дээ. Ингээ нэг одоо яг мөнгөн шиг намын хоёр яг энэ төслийг хэрэгжүүлээд явж байгаад яг за яг уг нь энийг одоо жишээлбэл энэ захим шилжилт маань уг нь ингээ явцсан бол ингэчихгүй ичдэг ч гэдэг юм уу те. За энэ нь нэг иймэрхүү байсан юм байна да. Энийг нэг ингээд өөрчилжүүл зүгээр юм байна да гэж бодогдчихсэн тийм одоо тийм сургамжтай гэх юм уу те. Тийм мөчүүд ер нь юу байсан бэ? Мэдээж ингээд юм хийж байгаа хүн чинь дандаа ингээд нэг юм энэ нь арай ингэсэн бол ингэчихгүй ичдэг гэдэг юм уу те. За энэ захим шилжилттэйгээ нэг уг нь ингэсэн байсан бол арай хурдан явах гэж гэдэг юм нэг иймэрхүү бас нэг юм харсан үнцгүүд ч юм уу те. Тиймэрхүү юмнууд байвал тэрийг хуваалцаач. Мөн шийдвэрлээ. За минийх эргээл тэр нөгөө иргэний нийгмийн байгууллагуудынхаа хамтын ажиллагааг онцлмоор байна. Одоо ийм Монголиагийн хажууд ийм Монгол академи гэдэг байгууллага байдаг. Гэтэл нөгөө талд боловсрол соёл одоо боловсролын яамны дэргэд бас яг ийм цахим ур чадварыг олонд түгээх үүрэгтэй бас агентлаг институцүүд бол байгаа. Энэ дээр бол зөвхөн давхарлалсан үүрэгтэй бол байгууллага байгаа. Гэхдээ бид нар заавал засгийн газрын аль нэгэн агентлаг юуны доор ард иргэдтэй одоо 3 сая гаруй хүнд энэ цахим одоо ур чадварыг олгох үүднээс ингээл өөрсдөө төр ингээл дахиад нэг анхаах гэдэг чинь тийм үү. Энийг нь илүү одоо өөрсдөө ингэж хийхээ оронд
бүр анхнаасаа яг л нөгөө байсан одоо иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулаад хэлэгдсэн бол нэг хоёр төрлийн иргэний нийгмийн байгууллагууд. Нэг төрлийн эхний иргэний нийгмийн байгууллагыг Faro шиг, Nest шиг магадгүй одоо юу хэвлэл хүрээлэн шиг гэдэг ч юм уу тийм ээ. Яг энэ цахим ур чадвараар тодорхой сургалтууд хийгээд үзсэн, сургалтын модуль боловсруулсан бас ажиллаад үзсэн юм туршлагатай байгууллага. Нөгөө талдаа яг тэр хүрх хүрч чадахгүй байгаа хүмүүстэй ажилладаг. Түрүүний ярьсан тийм саяхан одоо шоронгоос гарч ирсэн гэдэг ч юм уу хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хүүхдүүдтэй л ажилладаг зөвхөн тийм тиймэрхүү байгууллагуудаар дамжуулаад анхнаасаа бид нар ийм зорилготой байна. Магадгүй төсвийн санхүүжилт нь энэ хвцаа байна. Та бүхэн ажиллаа хийнэ үү? Хамтарч ажиллая гэж явцсан бол маш хурд хүрэх ёстой байсан. Тэгэхгүй ингээд бид нар мэднэ шүү дээ. Засгийн газрын төвшөнд бол тодорхой хэмжээнд жоохон удаашралтай явагддаг тайлбар шийдвэрүүд энийг шүмжилж байгаа юм биш шүү. Зүгээр яг л өнөөгийн бодит байдал нь л юм байгаа учраас тийм бид нар илүү л одоо ялгаагүй л хөрөнгөө хэмнээ, мөнгөө хэмнээ тэгээд дээрээс нь байгаль орчиндөө ээлтэй байгээд зэхэмшилс рүү нэгэнт явцсан байгаа энэ тохиолдолд бол анхнаасаа иргэний нийгэм байгууллага төрийн бас байгууллагуудтай хамтраад ажиллах байсан болов уу гэж би зүгээр миний зүгээс бол харддаг. Тийм учраас энэ төслийг хөтөлбөрийг анхаж бичихтэй маш өндөр итгэл үнэмшилтэй тэгж орсон. Тэгээд яг хоо одоо тэгээд явцын дунд янз бүрийн асуудлууд гарч байгаа ч гэсэн энэ бол маш одоо юу гэдэг чинь эрг нөлөө үзүүлэхээр юмуд явагдаж байгаа. Тэгээд түрүүний ярьсан дэр төрийн 40 төрийн бас байгууллагуудтай бид нар хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Яг янз бүрийн төрийн бас байгууллагуудтай. Тэгэхээр энэгээр дамжуулаад том бааз суурьтай. Тийм ер нь өөр ямар ч юм байсан. Пин дээр хэрэгжиж байгаа төслүүд одоо энэ ялангуяа энэ DICE дээр тий ингээд яг ингээд бид нар чинь төсөл эхлэхдээ эхлээл нөгөө суурь судалгааг нь аваад тэгэл дундуур нь яаж явж байгаа төгсгөлийн судалгааг нь инлайн судалгааг нь аваад ингээд датан дээрээ суурлаад яаж одоо төслийнхаа үр дүнг сайжруулах уу тий хүмүүстэй яаж илүү хүрэх үү гэсэн дандаа тийм маневр хийж явдаг байхгүй. Тэгээд тэнцэнээс олвол нөгөө цаашдаа тий энэ бол ингээд энэ төсөл бол ингээд яг ингээ өөрийнхөө хүрэх ёстой хүмүүст хүрээд те иргэний нийгмийнхний оролцуулаад ингээд явчихна. Тэгээд цаашдаа хийж болох ажлууд зөндөө харагдаж байгаа. Тийм тэр ажлуудаа бол бид нар яг суурлаад. Тэгэхээр одоо жишээ нь бид нар одоо иргэний нийгмийн байгууллагуудад жижиг санхүүжилт өгч байгаа байхгүй төслийнхөө хүрээнд. Тэнгүүд ингээд тэр иргэний нийгмийн байгууллагууд жинхнээсээ яг юу хүсэж байгаа гэдэг тэр нөгөө бид нар л хүсэлтэд явуулахдаа тэр санаануудаа явуулж байгаа. Би ийм жижигхэн төсөл хэрэгжүүлмээр байна гэх тий. Тэрэн дээрээс жишээ нь бид нэр ер нь цаашдаа иймэрхүү зүйлсүүд дээр илүү анхаарч тий иргэний нийгмийнхэнтэй ингэж одоо нөгөө хамтарч ажиллах болох юм байна гэдэг юмудаа хараад явчихж байгаа гэсэн. Тэгээ намаа наач гэсэн бас анзаарсан юм зүйд байгаа тий. Тий DICE одоо чинь жил 2 сар анх удаага л ийм олон нийтийн иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж үзсэн биз дээ тий. Бид нар бол яг өмнө нь ингээл хүүхдүүд юм уу ЯБС-ийн багш нар юм уу яг ингээ хувь хүмүүст нь яг ингээл утсыг гаргачаал тий. Хувь хүний одоо цахим ур чадвар ямар байх ёстой юм бэ гэдэг дээр л айгүйх ингээ анхаарлаа хандуулаа. Дээрээс нь одоо нөгөө Facebook-д ажилладаг байсан учраас яг Facebook, Instagram, WhatsApp гэх мэтлэн тодорхой сошиал медиа платформ дээр суурилсан ч юм уу тий. Одоо ингээд бодоход яхаа айгүй юм хязгаарлагдмал нөөцөөр ингээд сургалтын хөтөлбөрүүдэд боловсруулж исэн бол одоогийн DICE дээр ямар одоо өмнө нь байгаагүй амжилттай зүйл гарсан бэ гэхээр бид нар ингээд байгууллагууд ажиллаж одоо байгууллагуудад орж байгаа учраас яг хичээл явагдаж байхад тухайн сэдвийн хүрээнд тухайн байгууллагуудад ямар асуудал гарсан бэ гэдгийг багаараа ярилцуулаад тэрийгэ буцаагаад нөгөө нэг сургалтын материалтай оруулах, дараагийн материалаа шинжлэх. Ягаад гэвэл бид нар илүү нөгөө цахим талаасаа, дижитал талаасаа хараад байдаг. Яг хэрэглээд хөрсөн дээр буудаж байгаа одоо тэр асуудлуудыг иргэний нийгмийн байгууллагууд илүү сайн мэдж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр санаанууд, тэр одоо асуудлуудын шийдлүүдийг ингэж оруулах, хөтөлбөрөөр сайжруулах энэ зүйл бол бидний хувьд ч гэсэн айгүй том одоо ололт болсон гэх юм уу? Тийм ээ. Тэ наа чи бол өстой гоё юм. Яг ингээд хөрсөн дээр юу нь яаж явагдаад байгаа. Тэгээд тэр зэсмээ зорилтод бүлгийн хүмүүс төр яа. Тэгээ одоо өмнө нь бол тэртээ дөрвөн интернет хэрэглэгч юм хүмүүс төр явдаг гэсэн шүү дээ. Одоо бол яг хөдөө орон нутгийн иргэд ахмадууд төр яг ямар асуудал гараад байгаа гэдэг. Наад чинь бол бас аюу гой туршлага биш үү. Тэгээ нөгөө талд бас нэг
ололттой нэг зүйлийг онцлох хэрэгтэй байгаа нь. Өмнө Гавай аймгийн засаг даргын тамгын газар миний мэдхээр Монгол баг магадгүй цөөн хэдүүрүүдээ манай энэ төслөөр дамжуулаад иргэний нийгмийн байгууллагуудаа аймгийнхаа иргэний нийгмийн байгууллагуудыг чадахжуулъя гэд одоо төсвөө өөрсдөө гаргаад засгийн газар гэсэн үг шүү дээ. Төсвөө гаргаад иргэний нийгмийг дэмжих гэдэг ингэ оруулаад ирсэн байна. Бүр сумдаас сумынхаа иргэний нийгмийн байгууллага. Одоо заавал том айхтар засгийн газрын хэмжээнд биш ч гэсэн тий аймгийн хэмжээнд яг нөгөө та нарын хүсчихсэн үр дүнбэл гараад хэлсэн. Иргэний нийгмийн байгууллагатайгаа хамтраад явчих. Тэлтэн гаргасан юм шүү дээ. Яг хуучинсаг ойлголт бол тий надад чинь бид нарыг шүүмжлээд тий цаашаа гэдэг биш. Энд чинь бас хөгжлийн үйл ажиллагаан дээр хамтарч ордог бас нэг манай түнш шүү гэдгийг ойлгоод ингээ хамтарч ажиллах үе даалга нэгдээд нэг юм сайн жишг болоод бүртгэж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ цаашдаа ингээ жил болгон одоо юм тогтмолжоод бусад аймагуудад ч гэсэндээ ороод үр дүнг нь гаргаад ирэхин цагт бас харагдах байх. Тэгэхээр энэ чинь аймгийн төсвөөс сумынхаа иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжиж гаргасан юм төсөв байх. Тэгэхээр энэ дээр бол ямар ч зүйл том баяртай байгаа бидний зүгээс. Тэгээд цаашдаа ч гэсэн энэ жил ч гэсэндээ магадгүй яг үндэсний одоо засгийн газар яамдуудын зүгээс бас иймэрхүү үйл ажиллагаануудаас эхлэх гэж л байх шиг байна. Зөвхөн мэрэгжлийн холбоодоос гадна ч тийм бусад төрөлцсөн төрөмс байгууллагууд гэдэг шиг тэд нар дунд энэ бол юм байна. Тэгээ энэ төслийн хамгийн гоё юм надад болохоор яг одоо зөвхөн ди парламентод одоо тэг өргөдөл гаргадаг ч юм уу захим ур чадвар нь сайжрахаар ингээд хязгаарлагдахгүй байхгүй. Энд чинь нөгөө нэг хүний эрүүл мэндийн асуудал байна, ядуурлын асуудал байна тий. Доктортой үйлчлэлийн зорилгод орж байгаа бүх асуудлууд чинь ерөөсөө хаана нөгөө нэг тэр хоорондын зай гараад байна. Тэр чинь одоо л одоогийн одоо нийгэмд бол яг тэр захим хуваагдлаас тий. Захим хуваагдал гэхээр хүмүүсээс сайн ойлгохгүй байгаад байт юм лээ нөгөө. Захим ур чадвар нь сайн хүн муу хүний хооронд ингээд дундуур нэг хуваагдал гарцаад байгаа байхгүй. Тэр хуваагдлаас болоод эрүүл мэнд дээр охирж байгаа асуудал тий. За тэгэл одоо агаарын бохирд санаа зовоод хөрөнгө мөнгөөр охирж байгаа. За орчны бохирдлын асуудлууд бид нар жишээ нь хоцорж байгаа гэдэг ингээд бүх асуудлууд дээр ингээд хоцроо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нь л яг энэ төсөл орж ингэж нэг надаа нэг их нэлийн чухал нэг асуудал бол нөгөө ер нь бол онлайн энэ захин гэдэг чинь мэдээлэл дамжуулах хурдны асуудал юм шиг байна. Одоо ингээд дэлхийн түүхийг харахад чинь мэдээлэл хурдтай дамжихын хэрээр хөгжил аягүй өөр хурцчихдаг. Одоо нөгөө хийм дээр ингээд уруулыг хурцгадаг юм байдаг шүү дээ. Одоо катализатор гэх яг тэрэн шиг хэрвээ иргэдийн нөгөө онлайн ур чадвар тий дижитал ур чадвар сайжрах хэрээр нийгэмдэр мэдээлэл солилцох хурд аягүй хурцдаг. Тэр хэрээрээ нөгөө нийгэмдэр болж байгаа сайн муу асуудлуудаа хэрлэлцдэг, асуудлыг илүү үнэн рүү ойртуулдаг тий. Тэгээд нөгөө нэг нийгэмдэр болж байгаа асуудлууд илүү хурдцтайгаар асуудал нь шийдэгдэх одоо бүр нэлийн том зургаар харах юм бол энэ одоо үйл ажиллагаа сайжрах юм бол төмөр зам бий босноор мэдээлэл хурдтай дамждаг болоод айгүй олон хөгжил бий болсон гэдэг шиг тий. Интернет гараад бид нар ч одоо дээр үуч нэг сонингоор л мэддэг байсан шүү дээ. Энэ нэг ийм хүн байдаг юм байна гэл тий. Тэгэл сонин дээр нэг үнэн удлаа мэддэхгүй сони юм бичсэн. Тэгэл одоо бол яг хөө тэр юмнууд нь явж байгаа. Тэгтээ заавал сонин хүлээхгүй, өглөө хүлээхгүй шууд оройн шууд постлж байгаа. Гал гарчлаа шүү гэл тий. Гал гарцсан бол заавал маргааш хүлээгээд нөгөө нийтлэлт чинь бичээд тэгээ нөгөөдөр нь мэддэг байсан шүү дээ. Одоо бол тэгэх ямар ч чадлаггүй тас гэл. Одоо ингэж байгаа шүү дээ. Ер нь яагаад хөгжсөн орн бэ дээ? Яагаад хөгжөөгүй орн, хөгжиж буй орн байгаа нь тий. Тэр чинь анх нөгөө нэг дид бүтцээс ингэ хоцорснууд нь л хөгжиж буй орн болчихж байгаа байхгүй юу? Одоо манайх ч нөгөө нэг өтгөн шингнийхээ тий асуудлыг шийдэж чадахгүй байгаа болохоор ингээл хөгжиж буй орны тоонд орцсон л явж штэ. Тэнгүүд бид нар одоо яг энэ цахим үе шат дээр те бид нар энэ дээрээс хэрвээ хоцрохгүй яг ингээд зэрэг явчих юм бол магадгүй хөгжиж байгаа орнуудынхаа тоонд ороод гүйцэд явчих боломжтой байхгүй. Тийм. Тэгээд том зургаараа бол те яг энэ дээрээ түшиглээд нийтдээ сайжрахын цагт энэ 1000 дундаас энэ сая дундаас нэг гоцорч гарч ирэх 1-2 хүн
магадгүй 10 жилийн дараа гарч ирэх боломжтой. Тэр нь тэгээд яг тэр нөгөө $1 trillion компани гэдэг шиг тийм одоо залуучуудаас тэр дэд бүтээсэн. Манай аль хэдийн тэр интернет хурдвал харьцангуй дажгүй болсон. Тийм дажгүй болсон. Ямар сайндаа одоо тэр нөгөө PC тоглодог хүмүүс чинь бүр спорт болоо явцсан. Тийм. Тэгмээд одоо яг энэ дэд бүтцээ ашиглаад энээр нь тоглогчд буюу те дараагийн тэр аппликейшн эсвэл одоо юу гэдэг чи AI те энэ дээр мөнгө олж орж ирэх зөвхөн нүүрс зарах биш те өөр юм өнгөрч түрүүний ярьсан тэр санаа. Тэр бол тэгэхээр чухал иймэрхүү байдлаар ер нь ингээл яг алсын хараагаа ингээд цааш нэгэ харах юм бол ер нь л энэ дээр ингээд найдаж бас тийм учраас яг иймэрхүү төсөл хөтөлбөрийг дээр хамтарч ажиллаад ийм баг alliance үүсгээд ингэж явах нь өөрөө одоо зүгээр зүгээр ажил гэхээсээ илүүтэйгээр энэ айгу хувь хүний хувьд айгу тийм ихтгэл хэмжээний асуудал байдаг. Зүгээр саяных дээр яг Монголын технологийн салбар, стартапууд, төрийн одоо захим үйлчлэгээ ер нь бол олон улсад айгу үнэлэгддэг. Очоо яг ярихаар одоо deep learning-ийн жишээ энтрийг ч юм уу те яг төрийн үйлчлэгээ захимжиж байгаа энтрийг ярихаар Монгол гэхэд гэж одоо тэгж одоо харагдаж шүү дээ бид нар бол нэр юм уу гэдэг ч юм уу те тиймэрхүү юм одоо та наруудаа гэж үгээд. Тэгэхээр одоо энэ төрийн үйлчлэгээнүүд захимжаад маш олон технологийн бүтээгдэхүүнүүд, үйлчлэгээнүүд гарахад нөгөө дижитал дивайда бүр томсохгүй тулд л ингэж араас нь хөөжл явж байгаа нэг одоо ажлыг бид нар одоо хийгээд байгаа юм шиг байгаа байхгүй юу одоо тий 97 онд интернеттэй болцоод байхад 19 оноос эхэлж заана гэдэг чинь одоо бас л асуудал шүү. Тэгэхээр аль болох тэр одоо хоосон үлдээсэн цаг хугацаагаа айгу хурдан өгөхийн тулд илүү олон байгууллага захимжаад илүү олон байгууллага захим урж чадвартай тэрийг илүү олон хүнд хүргэдэг болох шаардлагатай. Би тэгтээ та нар анхны интернетийг санаж байна хаана байсан талаар юуны IT парк шүү дээ одоогийн чинь тухайн үеийн нөгөө техник юуны үйлчлэл нөгөө хурдчлаа. Тэгээ тэнцээ нөгөө source-ийн сангийн нэг юм 4 билүү 5 юм компьютер тэгээд тэрнэр ингээд хүүхдүүд ингээд цагаа бичүүлээд өнгөө 1 цаг орж суудаг. Тэгээд бас яг замын цааталтанд залуучуудын холбооны байранд бас нэг байдаг гэсэн. Тэгээ ороод юу үздэггүй гэхлээр тэгээд нэг юм хаашаа орохоо мэдгүй юм л Google гэж бичсэн. Би бол тэгж Google гэж үчээ тэгээд тухайд Metal Rock сонсдог гэсэн Metal Rock гэж нэг үчээ үзэл тэгэл жижигмөр сүлд хэлсэн юм шиг Google. Миний хувьд яг хамгийн анхны интернет юу ч нэг Yahoo гэсэн search хайлтын юу нь бол Yahoo гэл тэгээ Mongolia Day гэд тэр бол монголчуудын онлайн хэрэглээнд бол үнэхээр бүүм болсон шүү тий. Тэр бол үнэхээр маш олон хүмүүс интернет орж сурсан гэж байна. Сайн муу, сар муу байсан ч гэсэн тий. Тэгээ одоо хүртэл байд ившил шүү дээ. Тийм үү? Одоо нэг явчихсан. Өөрөө авдаг байхгүй. Тэгээ Mongolia Day хай-фай руу орж байл шүү дээ. Гоё зугаас тий. Интерфейс интернет өөрчлөлт. Тийм. Уу яг л хэвэрэл л. Тэг миний бүр амар дээр юм зураг мөн байж л шүү дээ. Бэ нөө. Бэлээ. Айлда одоо чалахгүй тэгэхээр. Харин тэгэхээр одоо яг зөвхөн яг түрүүний хэлсэнчлээ бид нар цахим ур чадвар гээд сургалт орохоос гадна бодлогын орчинд нөлөөлөх ийм одоо нэг компонент элемент явж байгаа. Тийм юм байгаа. Бүр ингэ бичсэн байгаа бүр одоо энэ төсөл санаа хөтөлбөр дээр бол яг одоо чинь сумын төвшөнд, өрхийн төвшөнд, хорооны төвшөнд засаг даргын тамгын газар тэр иргэдтэйгээ хамтарч ажиллахын тулд хамтарч одоо ажиллахад ямар салбар хичээл вэ? Тэрийг шийдээ. Тэрийг шийдэхин тулд юуг өөрчлөх вэ гэдэг. Тэгэхээр тэрийг нь бас ингэ оруулаад ингэ явчихж байгаа. Тэгэхээр бас энэ дээр маш их том юм итгэл бол биднэрт бол байна. Сайжрна гэсэн. DICE ер нь дахиад хэр хугацаанд үргэлжлэх үү? Тэгээд одоо ямар зорилготой явж байна? Одоо ер нь яах юу болохын цаашдаа? За өнгөрсөн жил 2 сарын хугацаанд 40 байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад сургалтын үйл ажиллагаа, одоо сурагч багш бэлтгэхийн үйл ажиллагаанууд маань тусаад одоо яг ямар явцтай явж байгаа вэ гэхээр нөгөө байгууллагууд маань тухайн олж авсан мэдлэг, туршлага, ур чадвараа яаж хүмүүст ямар аргаар хүмүүст хүргэх вэ гэдэг төслөө бичээд ирүүлсэн байгаа. За People-ийн байгууллагаас одоо төслийн сонгон шалгаруулах хорооноос энэ тодорхой хэдэн байгууллагын саналыг хэрэгжүүлнэ.
тухайн байгууллагууд маань ямар одоо шинэ санаачлал гаргаж илүү олон хүнд энэ цахим шилжилтийн үр шимийг одоо хүргэх вэ гэдэг энэ төслүүдэд бичсэн бас уншихыг маш их хүсэж байна. Яагаад гэвэл сургалтын үеэрс аягүй гоё саналууд гарч ирсэн байхгүй. Тэгээд энэ байгууллагууд маань одоо сургалтын үйл ажиллагаа явуулсны дараагаар бодлогын нөлөөллийн ажил дээр бас төслийн уралдаанд оролж байгаа. Дахиад одоо бодлогын орчин ямар өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай юм бэ? Яг одоо танаа ажиллаж байгаа жишээлбэл зорилттой бүрэлдэхүүний хувьд цахим шилжилтэд бүрэн одоо хөл нийлүүлж атлахад юу дутагтаад байна? Энийг бодлогод одоо ямар журмыг нэмэх үү гэдэг юм уу те. Тиймэрхүү яг өөрсдөө тулгарч байгаа асуудлаа бас төслөө бичээд тэрийг нь бас дэмжих нөлөөллийн ажил явуулах юм нэг үйл ажиллагаа бас байгаа. Тэгэхээр энэ бол ганц нэг заагаал хаяал юу гэдэг дуусчдаг биш дараагийн авч хэрэгжүүлэх арга замуудыг өөрсдөр нь дамжуулаад одоо төр төрөх энэ механизмыг боловсруулсан байгаа. Тэгээд яг энэ ч өөр яг зөв цаад донор санхүүжлэгч мөн л яхахгүй Европын холбоо. Тэгээд энэ дээр нэмэгдээд одоо түрүү хэлсэн Өмнө Говь аймгийн засаг дарганы газар тий түрүүнээс тодорхой хэмжээний төсвийг бас гаргаж ийн гэж шүү дээ. Тэгэхээр энэ хамтрал эн чинь бол нэг талдаа Европын холбооны гишүүн орнуудын татвар төлөвчдийн л мөнгө. Тэгэхээр хаа байсан Монголын нэг аймаг сумдын нэг хүний ахмад насны цахим ур чадварыг сайжруулна гэж бид нэг явж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр яг нөгөө талдаа нэгэнд ингээд санаачлага хийгээд ороод ирсэн. Гэтэл Европын холбоо гэдэг байгууллага бол төсөл хөтөлбөрийн үнэлгээ, хяналт, тайлагналт дээр бол баг миний мэдих байгууллагуудаас бол хамгийн сайн. Тэгээ чанга гэх нь хаашаа сайн. Яг энийг анхнаас нь яг зүй ёсныхан дагуу, дүрм журмын дагуу бэл оруулаад тэгээд энэгээр бас нэг зүйлийг боловсрол олгож байгаа нь тэр дотоодын төрөмс байгууллагуудтай гадны байгууллагуудтай ажиллахад ийм шаардлагатай байдаг шүү гэдэг мэдлэг энэ туршлагыг бас давхар болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр дараагийн удаадаа манайх шиг байгууллага баг хэрэггүйгээр гэдэг ч юм уу те аль эсвэл өөрсдөө Монголын дотоодын компаниудтай хамтарч ажиллахад илүү одоо өргөн боломжтой болж байгаа. Энэ талаар илүү суралцж байгаа гэх юм уу те. Нэг түрүүн хэлсэнчлэн төсөл яаж бичих вэ? Санхүүгийн төлөвлөгөө яаж гаргах вэ? Дараа нь яаж тайлагнах вэ? Явцын тайлан, дотоод байгууллагын соёл, ёс зүйн, этик, код, дүрм журм гэдэг ч юм уу тийм ээ. Мэдээж байгууллага л юм чинь. Хэдийгээр нэг асуудлыг шийдэх гээд яг хүсэл зорилгоороо нэгдэл баг нөгөө талдаа чи байгууллага. Тийм учраас байгууллагын төвшөнд очихын тулд нөгөө нэг одоо ядаргатай хэцүүч гэсэндээ эдгээр юмнуудыг бас аваад авах хэрэгтэй. Тэгэхээр эдгээр нь бас давхар өгч байгаа. Тэрүүгээр бас айгүй онцлог. Тэгээд яг хав бас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа биш шүү гэж бүртгэгдсэн байна. 33 мянган төгрөг гэсэн байгууллага байна. Гэхдээ яг энэ чинээс яг шигшээд ингээ хараад үзэх юм бол яг үйл ажиллагаа тогтмол явуулдаг хэдэн зуул ах яг үнэглэгдэ. Одоо чиний үчсэндээ төмс байгаа шүү дээ. Манайх чинь Mises Монгол гэдэг байгууллагатай тийм ном орчуулж гаргадаг шүү дээ. Гэхдээ ямар ч байсан жил болгоно нэг ном ямар ч байсан гараас гаргадаг юм аа. Тэгээд байдаг шүү дээ. За тэгээд өндөрлөх тийш хамт ч юм тий. Яг тэгээд дараг дуус гэвэл дуусна. Дуусгүй л. За одоо яхэ. Сүлийн амраач одоо манай дараг шүү. Йоо намна яриагаа дүгнээд айлсгүй дутуу хэл дахиад намнаас өөр бас яг дайстай холбоогүй юм асуу. Тийм. Бас өөр юм ярьдаг. Орд ер нь сонсох. Одохгүй биш. Окей, юу тэр
Тэрийг л асуучих. Фароочнд яг идрэгийн байгууллага биш юм уу? Тэрэн дээр хүмүүс асаа. Анх нөгөө фаро гэдэг тэр чинь идрэл гэдэл яатсан болохоор хүмүүс тэгэл бодсон юм шиг. Би ч гэсэн тийм. Бас яг чинь нөгөө хүмүүс мэдээд байдаг чинь хоногшсон байна. Хоногшсон. Гэлс түүхээ ярьчтэй. За манайх бол анх фаро сургалтын төвөд англи хэлний сургалтын төвөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. За тэгээд маш тухайн үед бол маш их одоо суралцагчтай хөдөөнөөс ирдэг ч юм уу те гаднаас зорж ирдэг айгүй олон хүмүүс байсан. Тийм учраас бид нэр хүртээмжтэй болохын тулд аппликейшн гаргасан HippoCards гэдэг. HippoCards аппликейшны одоо яг бол эдгээр захирал маань өөрөө санаачлаад өөрийнхөө одоо заах арга барилыг ингээд шингээгээд ингээд гаргасан юм бол тэрүүгээрээ бид нэр их холбогддог. Сургалтын төвөөс гарсан одоо аппликейшн гэдгээрээ тий. Яагаад foundation буюу төрийн бас байгууллага үүссэн бэ гэхээр манай аппликейшн тухайн үед 1.4 сая таталтай 3.3 сая хүнээс 1.4 сая татагдана. Сардаа 40 мянган хэрэглэгчтэй гэдэг бол маш өндөр тоо. Бидний ганц ойлгоогүй байсан зүйл нь юу вэ гэхээр хүмүүс нөгөө төлбөр төлдөг юм байна. Нөгөө хаяг нээд юм байна. Тэнгүүд яаж юм гэхээр 2 удаа төлбөр явуулцдаг. Нөгөө нууц үгээ мартдаг ч юм уу те. Яг цахим ур чадварын асуудал гарч ирээд бид нэр сургалтын төвөөрөө дамжуулаад цахим ур чадварын буюу өөрсдийнхөө тэр HippoCards гэдэг аппликейшнийг яаж зөв аюулгүй хэрэглэх вэ гэдэг дээрээс бид нэр анх сургалтаа яг цахим ур чадварын сургалтаа хийж гэлсэн байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ үйл явц бол ингээ хоолндоо юм холбоотой. Тэгтээ одоо бол холбоогүй. Одоо бол би яг төрийн хүмүүс байгууллага төлөөлж ажилладаг. Манай сургалтын төв стил явж байгаа, аппликейшн ч гэсэн явж байгаа. Тэгэхээр би бол яг төрийн хүмүүс байгууллага төлөөлж юм сууж байна. Халбар хамарлаа ингэж тэгсэлж хийх гэж. За. Цөөрн гэсэн зүйлээ мэдээд авлаа. Мөшөө дүгнэд хэлэхэд дүгнжлэхэд за DICE хөтөлбөрийн хувьд бол 2.5 жил хэрэгжих Монгол улсын засгийн газрын захирам шилжилтийн үйл ажиллагааг дэмжих 3 байгууллага хамтын одоо харилцан үйл ажиллагааны гэрээнээр үндэслэсэн энэ 3 байгууллага нь бол захим яам уучлаарай нэрийг ингээд туштай хэлж байна. Шинэ нэр нь бас хэлт орж ирээгүй те. Яг ингээд зөвшөрч тийм буруу хэлээд өөр судалтай орно те. Тэгээд нөгөөх нь бол Fara Foundation төрийн бас байгууллага. Тэгээд People in Need улсын төрийн бас хамтраад энийг үл хэрэгжүүлж байна. Нийтдээ үйл ажиллагааныхаа төвс 40 иргэний нийгмийн байгууллагуудтай ажиллана. Улаанбаатар болон Өмнө Говь аймагт Сумдынхаа 10 нэмжээ тий. Сумд дээр бас 10 нэмэлтээр одоо Өмнө Говь аймгийн санхүүжилтээр орж иж байгаа иргэний нийгмийн байгууллагууд ингэж орж ирж байгаа. Энэ иргэний нийгмийн байгууллагууд маань Фарогийн боловсруулсан сургалтын хөтөлбөр дээр үндэслэсэн сурагч багшийгаа өөрсдөө бол аваад тэгээд цаашаага энэ сургалтуудыг яг ажилтдаг зорилт төлбөрийнхаа хүмүүст сургахаас гадна тухайн засаг захиргааны нэгжтэйгээ хамтран ажиллах ийм бодлогын нөлөөллийн үйл ажиллагаа бас давхар хийгээд явж байна гэсэн. Тэгэхээр ерөөсөө яг товчхондоо бол төсөл хөтөлбөрийн санаачлагын хувьд бол нэг юм байгаа. Гэтэ түрүүний ярьсан бид нэгэн л нөгөө монгол хүмүүс олон улсын байгууллагуудаа овгуулсан ч монгол хүмүүс гэдэг шиг яг энд ихтгэл хэмжээлтэй орсон нэг л шалтгаан нь бол яг түрүүнээс тэр эдийн засгийн өгөөж өрнөлөө тэгээд нэрээ дээрээс нь цахим хуваагдлыг арилгах. Тэгвэл бид нар чинь ингээл нэг л юм бол ингээл туйлширч гал бие бинтэйгээ хэрэлдчих гээд байгаа энэ нийгэмдэр хэрэлдчих. Тий, тэрийг бас жоохон ойртуулъя гэсэн тэр нэг санаа байна. Тэгээд цаашлаад том зургаараа харах юм бол ирээдүйд бидний хүүхдүүд ижил Америкийн хүүхдүүдтэй те ижил нэг гараан дээр очих энэ технологийн интернетийн орчинд ядахна тэр боломжийг бүрдүүлэх гэсэн юм иймэрхүү санаачлалууд байгаа. Тэгээд энийг хамтарч ажиллагаа Фарагийнхандаа бол би маш их баярлалаа гэж хэлмээр байдаг. Тэгээ нөгөө талдаа мэдээж энэ төслийг хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа Европын холбоо үл харахгүй талархах хэрэгтэй бас нэг байгууллага бол байгаа. Тэгээ нэг түнхэд л нэг юм байна да. Үлчил. Бас байгаа. За тэгээд ижилсний гараан дээр очихын төлөө гэдэг үгээр өндөрлмөр энэ өнөөдрийн дугаар өндөрлчихэд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.